Өөрийгөө ялан дийлэх тэгэл олон зүйл байгаа шүү дээ. Тэгэхэд жоохноос яах юм одоо хүсчихсэн зүйл юм уу? Дараа жил 21 км-т гүйх зорилготой. Тэгээд ялан дийлэх зорилготой л гүйж байна. Ер нь өөрийгөө сорилгээд тэгээд хэр удаан бэлтгэл хийснээ шалгах гэж болж байна. Чинийг надад эспрессо хийчихсэн. Эмофти капиталд ажиллахад хамгийн гоё зүйл бол нөгөө залуучуудын энержи байдаг. Маш гоё юм мотивашнл хүмүүстэй хамт ажиллана гэдэг нь өөрөө амар гоё байдаг. Тэгээд тийм хүмүүстэй, тийм сэтгэл зүйтэй хүмүүстэй ажиллахаар олон төслүүдийн ард ингээд олон ажлыг ардаа гаргаж чаддаг гэж боддог. Нөхөрлөж бүгдийг тэгж амжилттай хийдэг хамтын хүчлэх юм. Залуу хамт олон юм болоо. Яг өөрийн үеийн залуучуудтай ажиллах амар гоё. Жинсийн хамтаа олсон юм да. Фокус алдаж болохгүй гэх юм уу? Фильтрээ дуунахтай эрсдэл байгаа. Тэгээд арилжаан дээр бол тэгээд бас арилжаад дансаачдах эрсдэл байгаа тийм. Тэгээд ер нь бол айгүй фокус алдаж болохгүй, айгүй юм анхаарал төвлөрсөн байх шаардлагатай гэж үзэж байна. Амар хэцүү даваа яг араас нь туулчихаар айгу гоё идэг болохоор тэр нь энэс болоод л. Зоржсэн цагтаа багтаад ирсэнтэй амар баяртай. Тэгээд ажлынхантайгаа бас хамт гүгээд ингээд дуусгачаад бөөндөө ингээ хамт байгаад after party-га хийх гэж байна. За тэгээд марафонд оролцсон бүх хүмүүстээ мундаг байсан шүү гэж хэлмээр байна. Үнэхээр гоё юм авратай, үнэхээр гоё хүмүүсийн нэг хэсэг нь байж байгаад дуусгаад хүрээд ирлээ. Тэгээ юу ч гэсэн чадах чинь нэгээр зогсохгүй хүмүүсээр байгаа л юу ч гэсэн орж ирлээ. Тэгээд ажлынхаа групп чат руу өчөөд яг унлаа гэд тэгсэн чи гүйлтэй хараа сууд юм аваад очи хаанагаан 6 явуулмаа бол гэд. Тэгээд ер нь бол амар хантай тэгээ гоё сагц тэгээд яг тэн зүгээр ингээд хөвлөс зогсоод байхгүй ингээд хүн 95 ингээд нэг аврах гад авшиг санагдаад тэгээд тэнд өөрөө сонголт Монголт тэгээд тэгэхээр хүлээгээд үнэхээр гоёсэн. Нахаа бас бодсоос жоох удаач гисэн амжилттай удаа хөсөн гэхдээ яг сансандаа л өрөөгөө. Тэгтээ жаа.